Яг энэ дээр гараад ирсэн энэ салхийг өө. Энэ нөгөө нэг Монголын үнэртэй салхи гэдэг нь үү? За бид хөдлөө явж байна сайхан. Амарцсан. Одоо сэнж тат руу явж байна. Энд нэг юм ус байдгүй байна. Тэгээ одоо нэг хоёр том манхантай хэцүү зам байгаа. Тэр хоёр дээр л нэг шанс сарнаа. Өглөө бид эдээс түрүүлээ гараа ирсэн хүмүүс тэнд очиж суудсан байна. Эцэгээс хүмүүс татлага хийгээд тусгаарч байгаа гэж байна. Тэр хоёр дээр суухгүй гараа явчих бол цаашаа. Тэгэл дулаач яа. За ингээд хис рүүгээ орсоо. Тэгээ одоо ингээд самар барьж байна. Яг 9 нуруунд дээгүүрээ явуулт юм байна. Зүсээ явуулсан байна. Дондор. Яа. Явж байна. Чадвар шаардлага. Нилээ хийстэй. Явж байна. Самар араби. За машин эвдэрсэн. Эвдэрч явахдаа усан халаад ийш гараа зогсчлоо. Бид сайн нөгөө нэг манхан байсан шүү дээ. Тэр харагдаж шүү дээ. Амар илсэн манханда. Тэр бол үнэхээр одоо ч юм болон машины шанцыг бол үнэхээр шалгад юм байна. Ийш бол пул таймтай машингүл бол явна гэж бол хизээч байхгүй маань. Зөвхөн урдаа хөтлөгчтэй машин бол шууд суух байна. За тэгээд манай дөрөв бүр тийшээ ингээд гараад алхацсан. Тийшээ явж. Ачаа хүнддээд машинаа ус халаад байгаа болохоор ачаагаа хөнгөрүүлэх гээд нөгөө дөрвөгөө явуулчлаа. Тэгээд ер нь бол тэнд бол дахиад нэг машин дээр арай суудсан л байна. Тэнд нэг одоо тэр харж байна тэр арай. Тэнд нэг машин суучжээ. Түр овоо ирчихсэн ч одоо тэндээс хөдлөхгүй. Энэ бол угаасаа айхтар хэлсэн манхан байна. Энд тэгээд айгүй өндөр хайрхан байна. Айгүй том хайрхан. Тэгээд ийм огцом. Ер нь бол Монголынхаа 20 аймгаар аялж байхдаа огцом ийм том хайрхан руу гарч байгаагүй. Дандаа ийм одоо тэр нөгөө ганцын даваа маа бид шүн нөгөө нэг орж ирээ бичлэгэн дээр гарч ирсэн шүү дээ. Тэр чинь жишээ нь ингээд нэг дашуудуу ч юм уу тойрог хэлбэрээр ингэж ороож явж байсан бол энэ чинь шууд нөгөө нэг огцом ингэж өсөж байгаа болохоор машины ерөнхийдөө бас шанцыг их шалгад юм байна. Жолооч шанцыг их шалгад юм байна. Тэгээд ер нь бол замын турш гайгүй цагаан явж байгаа. Өнөөдөр л ерөнхийдөө машин битээр өөрсдөө их шалгуулж ин да. Манай дөрөв энд явж байна. Баяртай. За нөгөө нэг айхтар сүрлэг огцом өөдөө хайрхныхаа яг оройдор гараад ирсэн байна. Манай дөрөв бол алхаад явж л байгаа. Үнэхээр хамгийн өндөр нь бол той. Яг энэ уулан дээр энэ хайрхан дээр гараад ирсэн чинь ийм бүр ингээд тэнгэр бариад авчих юм шиг үнэхээр өндөр юм байна. Энэ бас ер нь нэлээд өндөр огцом дээшгээ хэдэн метр юм бэ? Бараг 2-3 мянган, арайс 3 мянга шээ. 1500, 1700, 800 метр ч юм. Ер нь бол айгүй өндөр бол. Айгүй огцом машины шанс үнэхээр шалгалаа шүү. Яг энэ дээр гараад ирсэн энэ салхийг өө. Энэ нөгөө нэг Монголын үнэртэй салхи гэдэг нь үү? Монгол хүн бол төрсөндөө хизээч харамсахгүй. Хурахадах нарзумалгай дэлхний утман харуулдан зүсрэх тэнгэр нүүлэн хэтэ. За манай дөрөв тийш цохууга гараад иртээ. Иви. Яста сайн алхлаа да. За бид энэ хайрхны нэр нь энэ уулын. За мэдхгүй байна. Ямарсан дараа хэрвээ нэрийг олчих юм бол энэ доор энэ болно. Эсвэл энэ болно. Эсвэл энэ дээр ч юм уу. Кампусаа гараад 10 км явсан. 10 км бол бараг цэцэн замаар 100 км явсан юм шиг дайны тийм цаг хугацаа аюул өндөр хайрхан. Тэгээд явсаар гад байсан бол синж таттай, синж төстэй. Синжид биштэй, синж юм хаттай байсан. Одоо энэ бид 6 авахлаа бичлэгээ хийгээд энэ дараа нь хэсэг тийм энэчнээс хөдлөөд улаагч харна болтугай. Бас энэ гэхдээ айгүй сони юм байна. Яг ийм уулан дээр ингээд юуч байхгүй явж байгаа. Яг эндээ ийм өндөртэй ганцхан нэг юм ганцхан юм түнэл шиг азаргалын үүд рүү орж байгаа юм шиг юм гоё. Ийм гоё. Хал байт юм. За тэгээд бөөнөрөө юмнуудаа зургуудаа дараа зэрэлээд дуусчаад азаргалын үүдээр хамтдаа алхацгаая.
За ингээд бид зураг даруулаад бичлэгээ хийгээд захаа ингээд эмчтэй үнхээр байдлаа бас үнхээр өрнөх тагтай гайхалтай гэж байгаад. Яаж вэ? чамд шахах юм ээ том. Чи цааш хараа. Йоо. Ой анда цааш татта. Цааш. Ой. Нөө яриагаа завсарлцсан уу айгаад жоох энэ бас зам амир юм байна. Тэгээ бид Деважингийн хаалгаар ороод ирлээ. За ингээд Деважин руу тавхан тавтаам бол энэний цаана бол мэдээч Деважин байгаа ханд дутхгүй харуулнаа. Үнэхээр гайхалтай юм байна. Ийм өндөр уулан дээр ганцхан ийм хаалга байна. Монголын тэнгэрийн хаалга бол ийм юм байна. Гайхалтай. Деважингийн хаалгаар ороод тийш уулаа уруудаад явж байна. Тэгсэн чи энэ ч ийм гоё хаттай. Үнэхээр гайхшруулах нэгийн даваал гараад гоё их сайн юм гараад. Энэ үнэхээр гоё юм байна. Яг баян бүрсч харагдаж шүү дээ. Аваа гээ. Тад маань энэ талаас ингэж харагдсан юм байна. Зүүнний сүг зүүнний Йоо! Уран тансаг зураг луга. Баян бүр харж гин үү? Энэ голоос ус авна шүү дээ. Энээс сууж болно гэсэн. Йоо! Завхай аймгийн яруу сум байна. Дууга олцлоо. Ийм өндөр энэ дэ зүр уцаар амар өндөр нь харагдахгүй байна л та. Ийм өндөр шүү дээ. Энэ сая дээрээс айгүй жижигхэн харагдаад ингээд хаттай хаднаар хэсэг ингээд айгүй жижиг харагдчихсан чи одоо энэ хараа ийм өндөр. Үнэхээр сүрдмээр өндөр. Харин энэний дээр ингээд тэнгэрийн хаалга байт юм байна. Бид ингээд улаагчийн хар нуурынхаа бараа гарлоо. Их сайхан толь шиг нуур байт юм байна. Даваад ороод ирсэн чи зөв толтон мишигээл өөдөөс досоод авч шүү дээ. Толтон миши хийгээд гэдэг чи ямар хиний дуу яадаг аль улсын дуу лээ. Аль аймгийн ийм л нутагтаа миний эзэн хэрхэд уувсан юм. Оо тийш дээ. За яах вэ? Завхан дээр явчихлаа. Нэг л Монгол юм чи Монголоор дуулж байгаа. Толтон мишигээд уртлын үг нь хайчаад байна. Юу байлаа? Ийм л нутагтаа миний эзэн хэрхэцгаар тэнгэрийн Деважин миний унсан газар аав ээжи цагаахан давлгаад нутаг мэн сайхан нутаг юм уу. За бидэд одоо дараагийн яг нөгөө хоёр айхтар илсэн манхнаар ингээ гардаг гэсэн шүү дээ. Яг одоо энэ нуурынхаа цаашаа нуурлуугаа очиход одоо бас нэг юм илсэн манхан байт юм байна. Тэнд ингээд одоо энэ нэг субаруу энэ 30-ыг чирээ гараад ирсэн. Одоо тэнд дунд ингээ бас нэг жижиг тэрэг ингээ суудсан. Тэр юу вэ шүү дээ? Сай вэ шүү дээ? Сай явах шүү. Таан дахиа 30 байд эдгээр ингээ суудсан. Бидэд болохоор энэ замаар нь одоо гардыг юм уу? Одоо энэ суудсан хүмүүсийг хизээ гарна гэж хүлээх үү гэж бодоо. Зориг шолуутгаар шийдлээ. За явсан. Go. Let's go баруун. Энэ шиг бол угаасаа хот юм байна. Энтэн зүгээр юм шиг ба штэ. Чигээрээ. Суух чинь сайн яг суух мэдрэмж төрүүлсэн шүү. Юу ч юм. Яа, цахилгаан мотороор явж байгаа шүү дээ. Сонир болдог шүү дээ. За бид нисээ зүгээр. Хинхүү өрн талах гэж чинь таас яанцтай. Өнөртдөг стори, шээ сториг нэ бичлээ. За санийгч дид ингээ бүр шинэ хоньны махаар шүл хийж өгөөд. Тэгээ бүр ингээ бонус нь даал мал өгөөд бид чи зүгээр. Шаваагаан л идэж шүү дээ. Бидэд нуурын айгүй хөрх юм дэлгүүр мөстөг колог юм Монгол гэртэй юм. Би сая идэж биш. Энэ хараа бүр ингээд 100 км бидэд нөө усгүй явдсан чинь дотроо юм дээ. Сайд дээр бүр хошиг дараагүй өвчтөн зам дээр. Отоос энэ анигийн дэлгүүр бүр амар. Энэ зүгээр баян бүр та ямар ч энэ улагчийн хар нуурын дэрүүл бол зүгээр ууж идэх юм дээр санаа зовлтгүй зүгээр наачаа тавихгүй зүгээр л анигийнхаас бол зүгээр хүссэн юм аах байна. Гэрийн
Энэ минь юу юм бэ? Би өстэй амьдралтаа харж байгаа юм таанаас ороод идэв. Өө сингүүр бингүүр байна. Фүү анаа бол ёо. Манайх гэр биш үү? Гэр авч. Тэр ахгүй. Нууранд ойрхон авах гэдэг юм. Хамаагүй оноо шүү дээ. 180 маяг л байгаа. Ёо. Бид найхантай. Баян бүрт. За хорхог хийх, шорлог хийх махаа авлаа та. Манайхаа үнгүү махтаа боллоо. Явцгаа. За бид нар ингээд хоол зүгээ гас хэл бид нар анда. Энийг Түрээ дараалаа. манай нөө данс өргөж миний шүлжээ авахгүй болохоор энэ данс өөр хүнлээ гаш шилжсэн. Тэгээ энэ маань жоохон залах уу, бууж ирэхгүй. Бууж ирдэггүй юм. Энэ аниагийн дэлгүүр гадна талаас ингэж харагддаг. Дотроо бол бүр 9 шидийн хараа гаднаасаа дэлгүүргцэн өглөө. Аниа бол нэрээ сак, эндээ бол баян бүр зур тансаг амьдрт юм дэгсэн. Боорцтой. Яа, бид хэд. За, болсон. Голруу нэг жоох. Нөгөө нэг айлаас гараад. Бана ой. Арай л Нөгөө айлаас дэлгүүрээс мах аваад тэр махаасаа сайхан эвдээд жижиглээд одоо амталж чинь маргааш манай хоёр шортлог хийнэ гэдэг. энэ сэвүүрийн шаатай. Нэг шор авч явсан, нэг тоогоо авч явсан хэрэг одоо тоогоон жороо гарахаар Үнэртэй л мэдсэндээ андаа. шор нь одоо нэг хэрэг нь гарахж байна да. Үнэртэй л мэдсэндээ. Тэгээд нуурынхаа Аим нааша нэг километр яваад айгуугаар газар найхнаараа тончлоо. Хоноглох гэж байна. Тэнд одоо нөгөө 16-ны сар маань гарсан байна. Энэ хажууд хүмүүс бас ирээд хандаа ойрхон хоноглоцгооч. Тэгээд өглөө шорлог эднэр очиж магаш нуурлуугаа явна. Сэлэл. Нунда. Яруу суманд орж ирлээ. Бид засамтлуугаа орсон нэрээ. Ярихаа басчих. Усан дөнгөд харааранд цагаан нуурын тэр их хүнийг хараач. За чулуутын авцсан дээр ирлээ. Солонгын наваад авч байна. Хэрвээ Янагийн хамаая. Good dog is a